За, hey girls. Тэгэхээр нэг эпизодоор уулзаж байхдаа баяртайна гэх тахгүй. За, өнөөдөр бол 5 сарын 5 дахь өдөр буюу 5 сарын 5 гэсэн. Тэгэхээр гарчнээрээс харсанчлан pit stop гэсэн байгаа. Тэгээд энэ гарчгийн нэрийг болохоор Weekending Call Out My Name гэдэг доноос санаа авсан. Угаасаа энэс л гоё гарчиг. Энэс л таарах юу нэг олдохгүй байна. Нэр гарч гэх юм уу? Олдохгүй баг гэж бодсон. Тэгээд надад яг ярих 48 минутын ярих ирэх байгаа. Тэрэндээ айлуулах бүгдийг багтааж явах гэж байна. Гэхдээ мэдээж яг үргэлж дуусны дараа дандаа ингээ тэрийг ярих байсан, энийг ярих байсан ингээ мартдаг шиг мартах бах, үлдээх бах. Гэтэ яах вэ? Тэгэхээр юу ярих гэж байгаа вэ гэхээр бид одоо Монголд ирээд 23 оны 8 сарын 22-нд төрлөөд тэгээд одоо ингээ явсаар байгаа 25 оны 5 сар болсон байна. Тэгээд энэ хугацаанд яг би яаж амьдрав? Монголд хэрхэн survive хийв? Улаанбаатарт хэрхэн survive хийв те? Энэ талаараа ярилцаж бодлоо. Яагаад гэвэл магаш одоо би ингээд өөр тийш явах гэж байгаа. Тэгээд би яг санаж яг 23 оны 8 сарын 20 төрлөөд 19 төрлөө би яг нөгөө нэг Оросд байхдаа явахаас нь 2 хоног өмнөх өдрөмжлөө ингээд яг ганцаараа авсыг ингээд суугаагүй тэгэхэд ингээд бас нэг иймэрхүү нэг ингээд үдэлт маяг юм хийжсэн өөртөө ингээд салхаас маяг юм хийжсэн. Тэгээд өсөж би ингээд 5 жил болсон. Тэгээд ингээд бас явхад хэдийн ингээд гэртээ харгаж байгаа, гэр хандаа уулзж байгааг гоё байсан ч гэсэн гэдэг орхиод явах гэхээр ингээд жоохон гүнхтэй байсан. Тэнд ингээд хийсэн зүйлсээ танилцсан хүмүүсээ ингээд орхио явна гэхээр гүнхтэйсэн. Тэг яалч өнө ирэж ирэхгүй гэдгийг мэдчихсэн болохоор ингээд дахиж тэр хүмүүстэй уулзахгүй, дахиж тэр газар очихгүй, дахиж тэр зүйлс болохгүй гэдгийг мэдчихсэн учраас нэлээд чон гүнхтэй байсан. Тэгээд энэ удаад бас ерөөдөө адилхан мэдрэмж авч байна гэх юм уу. Одоо цэг ингээд дөнгөж яриад эхлэнгүүт жоохон ингээд нүд нөтөн болж байна. Тэг яг хоо ерөөдөө бол жил 8 сар, жил 9 сар байжлаа. Тэг ерөөдөө бол 2 жил гэсэн. Тэгээд энэ хугацаанд яг 23-аас 24 он ч юм уу те. Үнэхээр лалрын байсан юм шиг. Заачлаа шууд ингээ хэлэх те. Юу гэдэг. Ингээд 2 жилээ ерөөхдөө базаад аваад үзэх юм бол ерөөхдөө 100-ны 75-80% successful заяа. 80% бас арай өндөр ч юм уу. Мэдээж ингээд анх ирэл шууд намайг ингээд ажил мэргэжлээ өгөх юм бол ингээд ерөөхдөө бол ингээд хаач авах боломжтой, хүссэн газар ажиллах боломжтой байсан. Бүгд л намайг авъя гэж булаацалчаас яг үнэ л одоо ингээд нэг амар өнгөрөхгүй амар дараах яриад шаардлага надад юундээ байхгүй байхгүй юм. Миний мэргэжил үнэхээр ховор. Монголд над чиг дипломтой юм үнэхээр цөөхөн. Тэ яг үнэ л. Яг над чиг юм дипломтой тусгаар ирцээд чиглэлээр төгссөн ингээд ийм дипломтой хүмүүс яг үнэхээр гарын 10% багтахгүй шүү. За. Гэтэл ажлын байр ч юм уу ажиллах нөхцөл тэ хамт олон хүрээлэл бол хангалтгүй байсан юм үнэ л. Зөвхөн миний ажиллажсэн газар ч гэлтгүү Монголын нийт байж байгаа царай Улаанбаатарт байгаа тусгай сургуулиудын ч юм уу тэ ингээд дата нөхцөл ингээд ажиллаж байгаа байдал, хүүхдүүдэд ажиллаж байгаа байдал, отрилгуудын байж байгаа царай, яамны байж байгаа царай тэ төсвөрлийн ерхий газрын байж байгаа царай. Sorry үнэхээр уучлаарай. Би бүгднийг нь одоо шууд хэлье гэж. Амар ирж ирэхгүй юм шиг ярих гэдэг. Гэхдээ зүгээр л би амар юм гоё өндөр түвшинд төгтийн амар тэмлэг хүлээлттэй байгаа үуч гэсэн миний болсноос зүг байсан байхгүй. Тэгээ окей. Ингээд жоохон цаг алдах гэдэг юм санагдаа. Тэгээ ер нь буцаад дахиад сурах гэсэн бодол төрсөн. Тэр нь хараг жил гарна бодсноо та тэгэл заа явъя гэж явах газар сонгол тэгэл ингээл.
Яг би магадгүй буцаад хэдхэн сарын дараа хүйдэж магадгүй л хараал гэж юу болохыг би мэдхгүй. Нэг үндэ би айж тэрнээс ягаад тэрнээс яг үндэ айж ягаад гэвэл энэ удаад би ингээм амар сүртэй явах гээд байгаа байхгүй. Ингээд гэрийнхэн ч л үх мэдээд ингээд одоо ингээд ажлын хамт олон ч юм уу ингээд танд мэд хүмүүст ингээд хэлэнгүүд ингээд ингээд жоохон тэр хүмүүс ирж байгаа нэг хүлээлт ч юм уу тэр нэг зүйлс надад амар тийм дарамттай байгаа яг үндэ. Үнэхээр лайтай байгаа. Тийм болооч тэр би ерөөс нь их олон хүнд бол хэлээгүй. Яг ажлынхан бол ингээд би өнөөдөр ингээд за өчтөр гэж яриа. Ажлын групп дээр ингээд баярлаа баяртай гэж бичсэн. Тэр бүх группээс нь гарсан хариултыг уушхыг хүсээгүй. Зүгээр тэр нэг хүлээлт дарамтшилтууд амар лайтай байна л да. Ингээд заавал босч ирээрээ амар мундаг хүн болж ирээрээ ингээд илүү дараагийн төвшөнд хүрээд ирээрээ гэл. Тэгэл юу гэдэг гэрийнхнаас ирж байгаа юмуд ч бас ингээл байгаа. Гэтэ би айлуулах гэрийнхэндээ нэг дарамтлахгүй санхүүгүүд ч гэдэг юм ингээд айлуулах дарамтлахгүй бүгдийг ингээ өөрөө болгоо явж байгаа. Тэгээд мэдээж очиод угаас нэг амар сайхан амьдрах гэдэг юм бол биш тий. Очиод амтан болно. Оросд очиод эхний 3 сар мар 4 сар мар л надад бол үнэхээр хэцүү байсныг би санаж байна. Одоо яг тийм ингээл ганцаараа явал очино. Бүгдийг тгээс эхэлнэ. Хинч мэдхгүй байна. Хинч мэдхгүй би чинийч танихгүй мэдгүй газар очино. Тэгээд миний тавьсан байгаа зорилго бол ингээ өгнө амар гоё. Яг хөө тэр зорилгын төлөө эхний алхмыг би бол хийчлээ. Одоо хоёр талмаа байсан байж магадгүй. Очоод юу болох ихний өдрөөс очоод ингээл одоо яг үндэ гэрээс гараад онгоцны бодол дээр очоод лалрын асуудлууд ингээл асуудлууд ямар нэгэн шийдэх системээр ингээд бүгд өөртөө хөрөлөр нь. Тэгэл би тэнд чи хинч шуулна те ингээл I know that what's gonna happen, you know. I'm good at overthinking, so I'm expecting everything. And I'm so loser as fuck and I'm unlucky as fuck, so тэр бүх одоо чаленжууд гэх юм уу тэр бүх одоо асуудлуудыг яаж шийдэж яаж давж хавал байсан гэдэггүй байна. Гэтэ I'm mentally kind of preparing, you know. Тэгээд Монголд бол яг үндэ би ингээм амьдрах гэж хичээлээ. Юу нэлээ. Би тийм амар зогсож мөгсөж байгаа бол биш. Гэхдээ юу тийм чи ингээд хичээгээ болохгүй шүү дээ. Яг үндэ Монголд амьдраад миний амьдрал дээшлсэн үү. Одоо юу дээшлээгүү. Би бага өөр зэлэнд оролт туслаа юм даа. Найз хүнтэй болох гэж үзлээ. Борсонгүй fuck. Тэ. Гой найз нөхдөд болох гэж үзлээ. Борсонгүй. Яг үндэ хамгийн энэ дээд хийсэн хамгийн зөв шийдвэр хамгийн зөв алхам юу байсан бэхээр подкаст хийж эхлэх байсан. Подкаст ч яг үндэ ингээл юу шүү дээ ингээл ерөөхдөө ингээ YouTube дээр бичлэг хийж байгаа ч юм уу TikTok дээр бичлэг хийж байгаа хүмүүс ингээ харах юм бол та нар дандаа ингээ ганцаарч хүмүүс байдаг. Ичимхий ганцаарцсандаа ингээ ярилцсангүй хүмүүсийг л хийдэг ажил байхгүй энэ сошиал дээр ингээ байгаа ч. Одоо ингээл гой огт зураг оруулж тэр чинь ингээ амьдрал дээр тэр гой одоо тийм би харуулад гой магтаал ч юм уу бусдаас ирж байгаа тэр бусдаас тийм attention хүсэж ш нэг гой амлалт биш амлалт гэнэ гой магтаал гой үгсийг хэлж чадахгүй сонсч чадахгүй болохоор сошиал дээр тэрийг ингээ дутуугийн юм авах гэдэг юм л тэр гой тэрнтэй адилхан би бол жишээ нь ингээ гэрийнхэнтэйгээ ирээд 8 сард ирээд 9 сард ажилд ороод би 10 сард ажилласаа гарч бодсон юм шүү дээ. Тэгээд амар ингээл хэцүү ингээ ганцаархнаа яхаа ганцаархнаа ч шүү дээ. Ингээл бүгд л ингээл танд мэд хүмүүс ойд байгаа ч гэсэн хинтээ нэг юу ярих юм бэ мэдэхгүй юм чи. Тэгээд гадаа ингээд хүүтэн застай тий ингээл алрын утаатай түүжэлтэй юмстай бүр ингээд яалч стресстэй ч ихлэ ингээ ганцаарч исэн ч дахиад ирээд ганцаардаа шангууд what the fuck. Тэгээ ажлынхантай одоо энэ тим ярих гэсэн бүгд л 35 нэмэх те ингээ насны ах эгч нар бас л тэг бүгд өөрөөсөө гэсэн асуудалтай адилхан амьдрах гал явж байгаа тийм хүмүүс байгаа. Би очиод ингээд дөнгөж ирчил ингээд ах хэцүү солонгод очиод ирээд ах хэцүү те гэрийнхэнтэй ярих хэцүү яваад бол биш нэг 5 жил ганцаараа тийм ингээд бүгдийг тгээс нь болгоод яваад амжилттай хүрээд ирсэн. Суулаад өгсөд диплом аваад ирсэн үнийг наваг амар лагэл хүн гэж бодож байгаа шүү дээ. Тэнгүүд би ингээ яг хинтээ юу ярих юм мэдэхгүй. Тэгээ окей за ингээ ярилцээ подкаст хий. Тэгээ бусдад хуваалцъя. Тэгээ ингээд одоо бараг жил болж шít. Одоо 5 сарын 26-нд би хамгийн анхны season 1 эпизод нэг цэцчихсэн санаж байна. Асай тэгж байгаа ажлынхнаа гэж гомбох байшлаа. Ажлын газрын ах эгч нар гоё.
ингээд сүүлрүүгээ танилцаад ингээд цагийг илүү хамт өнгөрөөд эхлэх юм л илүү гоё. Гэхдээ тэр нэг ажлаас гадуур байвал илүү гэж хамт олонтой байгаа нийлнэ шүү. Би бол тийш нийлэх гэж үзсэн. Тэгээд яг хамгийн дэд юу чадхаараа байлаа. Тэгээд сая бас манай ажлынхан охтууд маань гаргаж өгсөн. Гаргаж өгсөн гэдэг нь нэг газар суугаад ингээд тэгсэн байгаа. Тэгээд над зүгээр таалагдаагүй юм. Энэ систем нь бүр ингээд дээрээсээ ингээд бүр одоо сайдаас аж үт юм уу, ерөнхийлөгчөөс үт юм уу, одоо яамнаас аж үт юм уу, лалрын системтэй. Тэр системд нь ингээд хэдэн удирдлагууд нь хэдэн багш нарыгаа ингээд багтаах гэж багтаж чадахгүй. Удирдлагууд нь ч гэсэн үүндээ ингээд яг удирдах хүн гэдэг яг тийм ингээд ментали биш. Тэг ингээд майндсет нь шал илүү ингээд багш нарыгаа ингээд дарамтлсан ч юм уу те ингээд захирах гэсэн хүсэлтэй. Тэнгүүд мань жинзи ч ингээд чадахгүй мэдчихэж байгаа байхгүй. Тэгээд тийм болохоор ихэд бол тэр хүмүүс бүгдэнд нь талархаж байгаа. Тийм байна. Тэгээд яг би ингээд подкаст хийж эхлэв. Одоо яг 5 сарын 26-нд ингээд жилийн ой болох чинь энэ хугацаанд за мэдгээр 60 эпизод орсон би. Тэгээд бараг одоо 60-лууд өгч байгаа шүү. Season 1 2 ингээд хамтдаа гээд. Тэгээд подкаст хийсэндээ яагаад баярлж байгаа вэ гэхээр нэгт би ингээд гоё өөрийнхөө хүссэн юмныг ингээд ямар нэгэн цензургүй ямар нэгэн одоо үгүй баригдмал биш шууд ингээд гоё ярьж чадсан. Тэгээ бас нэг гоё шийднэ ингээд өөртөө баярлж байгаа нэг шийдвэр нь болохоор season 2 гэж хүмүүстэй ярилцъя гэдэг. Тэгээд oh my god зүгээр л би миний ингээд намайг тоогоод миний урилгыг хүлээж аваад ингээд ярилцж ирсэн бүхэндээ үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Бүгдэнд үнэхээр баярлалаа гэдэг үг багтана. Яа тэгвэл би ингээд зөвхөн подкаст хийгээд ингээд цацаад олонний хандлт авахаас илүү би ингээд хувийн талаас ингээд амар гоё ингээд гоё хүрээлттэй болсон гэх юм уу? Амар гоё ингээд тэр хүмүүс ярьж байгаа зүйлсийг сонсоод ингээд мэдрээд ингээд гоё юу гэдэг тэрэнд нь амар их баярлсан. Ягаад ч юм хүмүүс ингээд дөнгөж авахудаа уулзж байгаа мөртлөө над дээр ирээд ингээд хамт суужгаад ингээд амар гоё илэн талангүй ярьдаг. Амар гоё зүйлсийг хуваалцдаг. Ягаад ч юм тийм би шалтгаанаас мэдэхгүй л гэхдээ яг би бас гайгүй ингээд итгэж болохоор хүн юм шиг санагдсан юм шиг хүмүүст нэг уулзаад хоёр уулзах те. Тэгээ тэнд нь маш их баярлж байгаа юм уу. Тэгээд зүгээр л гоё. Гоё хүмүүстэй танилцсандаа маш их баяртай байгаа. Тэгээ магадгүй одоо хэдэн жилийн дараа ч үгүй 5 жилийн дараа ч 10 жилийн дараа би дахиад тэр хүмүүстэй дахиж нэг уулзаад тэгээд энэ хугацаанд тэр хүмүүсийн амьдралдаа юу болсон, юу өөрчлөгдсөн те яаж өөрчлөгдсөн гэдээ сайнтай муудаг бүгдийг ингээд дахиж ярилцж үзмээр байна. Дахиад тэр хүмүүстэй дахиад нөгөөдөө танилцж үзмээр байна те. Дахиад нөгөөдөө уулзж үзмээр байна. За эпизод болгон уулзсан хүн болгон тэр яриа ингээд 2 цагийн яриа, 3 цагийн яриа дуусгамаар үнээр гайхалтай ярих байсан. Тэгээд сайхан манай нэг зочин маань намайг гэтээ дуудаад гоё хоол хийж өгөөд ингээд бид хоёр гоё ингээд цаг өнгөрүүлсэн. Тэгээд юу гэдэг бид тэр тэгэхэд ингээд хоёр дахь уулзж байгаа. Тэгсэн мэт л ингээд тэр хүн ингээд амар гоё ингээд гоё дулаахан мэдрэмж надад өгч байгаа. Тэрнтэй адилхан ингээд зарим хүмүүс зарим зочтой ингээд уулзаад дахиж нэг уулзаа кофе уугаад ингээд цагийн хамт өнгөрөл улам илүү гоё ингээд танилцаад ингээд тэгж байгаа над ингээд бүр ингээд талархаад ингээд баярлаад дуусчихгүй тийм амар гоё зүйл байгаа. Тэгээд оролцсон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ирж уулзч маш гоё дэлгэрэнгээр би амар бүр ингээд салах үсэ гэдэг юм ааш. Тэ зүгээр л баярлалаа гэж хэлж яахгүй бол ингээд хэцүү байдаг байхгүй хүн тэ. Тэгээд юу гэдэг сая 5 сарын 3-наас эхлээд эпизод 21 явж байгаа. Пандагийн дугаар орсон. Одоо ардаас нь тэгээд нэг хүний дугаар. Тэгээд ямар ч сан би та нарыг 100 биш энэ 100 сонсох зүйлстэй байх болно. Тэгэхээр би хэдэн дугаар хизээ хаанч бичих бол мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан гоё энэ зүгээр гоё заяа. Тэгээд яг оролцож чадаагүй, уулзч чадаагүй зөндөө олон хүмүүс байгаа. Бичиж чадаагүй дугаарууд гэсэн үг маш олон байгаа. Бараг орсноос их тийм хэмжээний тооны хүмүүсээс би асуусан. Бараг би 100-аас асуусан баг шүү. Тэгээд
бүгднтэй мэдээж уулзч амжаагүй, бүгднтэй биш чадаагүй. Гэхдээ дараагийн удаа гэж байгаа. Гинт би өгчихгүй л бол эсвэл тэрнээс ч маань өгчихгүй. Оруулах гэж бодож байгаа юм өгчихгүй л бол тэгээд болно. Яг хуу аудио хэлбэрээр хийж болох ч гэсэн яг нэг миний подкаст хийж байгаа зорилго ч юм уу нэг үнцэн гэж нэг зүйл байгаа шүү дээ. Тэр нь алдчих гээд байгаа юм шиг. Ингээд зайнаас уулзаад видео кол ч юм уу voice call шиг хийж болох ч гэсэн яг миний подкаст нь одоо хүмүүс хэлгэж гой юм ярьж өгч байгаа. Дэлгэрэнгүй өөрхөн тухай ингээд ихэр хэлэн дэлгэнгүй гоё ярьж байгаа шалтгааныг ингээд уулзаад тэрнийг өрөөндөрөө суугаад ингээд нүрээ хараад ярьж байгаа нь тэр хүмүүсийг гоё тийш тайван тухтай болгож чадж байгаа. Камер байхгүй. Тэгээ гоё юм жижиг өрөөнд ингээд кофе уугаад ус суугаад ярилцах чинь ингээд гоё аахгүй. Тэгээд тийм болохоор хүмүүс надад их гоё итгэж гоё ярьж өгдөг байх гэж би боддог. Тэс их би амар нөхлөгтэй бол биш ба. За тийм ээ. Тэгээд season 2 маань ямар сүргүүлээд явдгаар явна. Намайг онгоцон суугаа явжсэн ч гэсэн подкаст маань эпизод нь орцоорлох болно. Тэгээд юу одоо энэ Улаанбаатарт амьдсан Монголд амьдсан 2 жил ингээд ярих юм бол би явъя гэж бодсон 24-ны хавраас гэж бодож ирсэн. Тэгээд мэдээж ингээд гоё байсан үе зөндөө байгаа. Гэтэ сүултээ ингээд тасаад байгаа байхгүй юу? Тасаад тоохоо болоод эхлэнгүүд миний ойлгосны зүйл нь за ингэж л болохгүй, тасч л болохгүй. Зарим зүйлсийг хайж болохгүй. Тэгэх юм бол би ингээд уусах гээд байгаа байхгүй. Ингээд тэнгүүд за ингэж болохгүй мэн шүү. Яг хоо би ингээд штэ мэрэгчлэрээ за мобис ч юм уу, моис ч юм уу ямар нэгэн сургуульд ингээд мастер хий. Одоо миний явах гэж байгаа хамгийн гол шалтгаан бол мастер хий. Цаашлаад доктор ч юм уу те дараагийн түвшинд гарах гэдэг шүү дээ. Тэгвэл Монголд яг миний мэдлэг яг тэгээд мастерын түвшин заах, докторийн түвшин заах хүмүүс байхгүй зав. Үнэлээ. Байхгүй. Тэр нь үнэхээр харамсалтай. Хүүхдүүдэд мэдлэг хэрэгтэй байгаад байдаг. Хүүхдүүдэд нь бүр сурагч гэсэн үг шүү. Тэр мэдлэгийг би үгүй за Монголдоо суралцсан энэ тэр ихээр надад тэр мэдлэгийг нөх хүмүүс байхгүй. Тэр мэдлэгийг нөх хүмүүс байхгүйс гадна тийм дата мэдээлэл их сурвалж гэдэг юм монгол хэл дээр байхгүй. Одоо ямар нэгэн ном уншиг дандаа бүгд орчуулгын ном. Ягаад монгол эрдэмтэд, монгол профессорууд, докторууд тийм ном зохиогод гаргахгүй байна. Азаг гаргаж чинь заяа. Тэнгүүд ингээд 50,000, 60,000, 100,000 заардаг. Тэр нь зүгээр ингээд бизнес хэлбэр болсон. Одоо Монголын үндэ боловсролын салбар зүгээр л бизнес болсон. Мөнгө болсон зав. Яаж мөнгө олох вэ гэдэг. Энэ үнэхээр лалрын зав. Үнэхээр гонхтой мэдээ ингээд зүйл байгаа байхгүй. Нэг хизээл нэг болсон юм. За нэг сургууль дээр багш ирлээ. Нэг том сургуулиас багш ирлээ. За би шүлснээ хэлж хэрэгс ч юм бишээ. Муухай. Нэг сургуулийн томлаг профессор багш ирлээ. Тэгснэ нэг жоох юм ярьж ирсэн аа. Нэг ном гаргаж ирэл. Энэ бол миний бичсэн ном, миний тэрэ гэж хэлжсэн. За 50,000 төгрөг шүү. Миний хүүхдүүд аваарай гэж. Йоо. Тэгснэ хүчингүүдээ дансаа хүч яваад өгч байгаа юм зү. Би бүр ёо зайл. Ингэж байгаа юм бол одоо яг үнд хийгээд авсан сураад авсан хөлийг хаана нөө. Ингэж болохгүй байхгүй. Тэр чинь ингээд одоо шин хүүхдүүдэд ингээд хичээл цагаар хичээл заадаг төлбөртэй. Тэнгүүд тэдний үнэн бүр арай. Тэр чинь би бол үндэ авч үзсэн. Би нэг сар 2 сар авч үзсэн хүний хэлэхэд эцэгчд бол ялчгүй ингээд манай хүүхдүүд дахид твшил гараад байна. Багш илүү цагаар дахиад авъя. Хүүхдээ өгөө гэдэг байхгүй. Тэнгүүд би нэг удаа авч үзсэн. Тэгээ болсон. Одоо үгүй болсон гэдэг нэг амжилттай байсан юм уу да. Гэхдээ надад эргээгээд ямар мэдрэмж төгсөн бэ гэхээр энэ хүүхдүүдийг мөнгө гэж харах нь үнэхээр өрөөсгөл юм байна. Болохгүй мэн. Санаа зовоод байгаа юм шиг юм байна. Хэдий хүүхдэд нагцгаараа сайн байгаа ч гэсэн надад өөрт ингэж болохгүй мэнаа гэж бодож байгаа юм.
Хүүхдүүд тэр мөнгө хийнэ гэдэг чинь муухай байхгүй. Ялангуяа ийм хөгшимшэлтэй тусгай хацад хүүхдүүд зүгээр энгийн хүүхд ямар 10 жилийн хүүхд яаж бэлтэж байгаа юм шүү дээ. Тэгэхээр надад амар тийм хүн чанаргүй юм шиг надад мэдээж төрсөн байхгүй. Би амар сүрхэлэг юм ярьж магадгүй. Гэхдээ яг үндэ байдал дээр эцэгчүүд ялангуяа тийм үедээ хүүхдүүдтэй эцэгчүүд болохоор дандаа ингээ илүү хүсч идэг, дандаа ингэж идэг. Надаас бүтэн 4-5 сар ангийнх нь багш хүртэлгүй байсан. Чи тэрний эцэгтэй ирээд ингээд хүүхдийг аваач ингээд чамд өгье гэдэг байна гэд. Тэнгүүд нөгөө талаасаа бас нэг тал нь юу байдаг вэ гэхээр эцэгчүүд амар тууштай байж чаддгүй. Миний ганц хэлдэг нэг юм сургуульд явуулах гэж байгаа бол илүү цаг хүүхд авах гэж байгаа бол өдөр болгоно ч юм уу те яг миний хийсэн цагт байн тогтмол ирж явах хэрэгтэй. Гэрийн долгоонд байн ажиллаж явах хэрэгтэй. Хамтын ажиллагаа гэдэг зүйл байх хэрэгтэй. Эцэг байх хэрэгтэй, багш байх хэрэгтэй, сурагч байх хэрэгтэй. Энэ гурвыг хамтдаа байж ажил хүүхдэд хязгаар нөхөс би наан өдөр болгон ч юм уу өдөр шөнөгүй аваад түүх тахицгарахгүй байхгүй юм. Тэгээ эцэгчүүд тууштай байж чаддгүй. Нэг өдөр авчираа нэг өдөр хөө болждаг амарлаатай. Тэрэнд нь надад дургуурдаг. Тэгээ акциг амар ойр ойрхон хүсдэг. Тэр бол боломжгүй. Жишээ нь. Тэгээ төлбөр мөнгөн дээр ч гэсэн яг үндэ би тэд гэдэг адилхан хэлж чаддгүй, илүү хэлж чаддгүй дандаа бага хэлдэг. Ягаад гэвэл түрүүнээс нь ч хүн чанаргүй юм шиг те. Хүүхдийг бизнес мөнгө гэж харах нь бол үнэхээр утгагүй зүйл заяа. Тэгээд тийм бай. Тэгээд ерөнхийдөө ийм шалтгаанууд болмоос би ингээд за окей I can't live here. Тэгээд та нар ингээд өмнөх эпизодууд ялангуяа ганцаараа ярьсан дугаарыг сонсож байгаа бол нэг хүнтэй одоо үерх гэж үзсэн ч юм уу те ингээд учруулах гэж үзсэн олоогүй ч болсон. Тэгээд ч угаасаа үүдээ одоо ганцханаас болж одоо миний бодож байгаа зорилго ч юм уу тэр зүйлс бол угаасаа нурж унж ч юм уу те гэж бол байхгүй одоо тэр охины нэг тавиад өөрхөн зөвлөгөө хоёр тавьмжил би яг одоогийн байдлаар бол үнэхээр байхгүй уучлаарай. Ягаад гэвэл хэрвээ би зорилгоо биелүүлчих юм бол тэр охин наад зөвхөн нэлнэ мэн бол дараагийн асуудал байхгүй яг үндэ. Тэгээд ч угаасаа миний одоогийн би яг үгтийн тийм not ready for a relationship I guess. Fuck it. Яа дандаа ингэ явж хаад болооч. Fuck. Тэгэж тэ Монгол өнгөрүүлсэн гоё цаг хугацаа би яг нэг юмнаас хайж байгаа юм зөө. Одоо ингээд 90 тойрны намайг явах чаа гэж явах юм гэж байгаа хүмүүсээс эрт дарамтайгаа заяа. Тэгээд очоод нэрээ гайн тараад ч юм уу те ямар нэгэн зүйл үнэхээр болохгүй байгаа буцаж ирэх юм бол би надад ирэх нүур байхгүй байхгүй. Тэр одоо ялангуяа гэрийнхнийхээ нүрийг харах царай байхгүй. Тэгээд юу гэдэг тийм болохоор заавал зорилгоо биелүүлэх хэрэгтэй юм да. Миний зорилго юу вэ гэж юу? Миний зорилго амар easy шүү дээ. Амар easy. Чистэнтэйгээ л өөр байх. Тэгэл болоо. Хэдэн жилийн өмнө 5 жилийн өмнө 4-5 жилийн өмнө тэр үний тоглолтыг л үзчихвэл нэг удаа л уулзчихвал болно гэж боддог байсан бол одоо миний харж байгаа зүйл болохоор тоглолтын үзэх хангалттай байна. Би илүү тэр хүнтэй ойрхон баймаар байна те ингээд ажлын шумаар ч юм уу те ингээд би тэр хүнтэй ойрхон байх хүсэж байгаа байхгүй. Тэнгүүд тэр боломжийг би ингээ өөрөө ингээ олоод харсан юм уу? Тэгээд амар stupid ингээ амар тийм нэг жоо хөвгшөө сонсож магадгүй. Гэхдээ that's possible as fuck I think I hope so. Тэгээд ингээ амар олон зүйлийг ингээ зориулж байгаа юм уу нэгсэн доо. Одоо миний одоо бодож байгаа юм хэрэг очиод ингээ байгаад болоо л ахмал би байгаад л энэ тэр газар буцаж ирэхгүй. Тийм. Амар олон зүйлээс зориулж байгаа нь одоо гэрийнхнаасаа олж байгаа ялангуяа ээжээсээ олж байгаа ч юм уу эсвэл дүүнээсээ олж байгаа надад амар тийм гуйхтай байгаа.
Яа тэгвэл би нөгөө нэг 5 жил болчиход ирэхэд ээжээ ингээд нэлээд ингээд хөшөрцөн байгааг анзаарсан байхгүй. Ус нь ингээд бууралтцсан те ингээд хөдөлгөөнүүдээ ширцсан байдаг ч юм уу те. Тэр мэрийг би ингээд анзаарсан. Тэгээд дүүнэрийн амар том болцсон. Тэгээд дүүн тэр чинээгээр ингээд дүүнээс жоохон холдсон байгааг бас анзаарсан. Дүүнээ надаас холдсон байсан гэх юм уу. Тэр мэрийн жоохон нэлээд гонхтой санагдсан. Тэгээд тэр нь амар жоохон гонхтой. Гэхдээ миний сүүлний бодсон юм бодоод яасан юм хэрвээ ингээд миний нэг стори оруулж бодож ирсэн юм нөхөд текст нь болохоор анзаарсан уу юу? Та нарын ээж аав хүртэл ингээд амар завгүй та нартай уулз цаг хүртэл багассан байгаа гэдэг тийм нэг текст бичиж бодож ирсэн. Тэгээд юу гэдэг бид нар ингээд том болж байна. Одоо би ч ингээд 25 хүртлээ. Тэнгүүд ингээд адилхан ингээд насанд хүрсэн том хүмүүс ингээд хоорондоо харьцаар хэдий гэр бүл тэ ингээд байсан ч гэсэн ингээд ялчгүй ингээд өдөр болгон 10 жил тахч өдөр болгон ээжтэй уулздаг байсан. Ээж ингээд хаач утсан ээж тэр ингээд яваач чаддаг байсан бол одоо ингээд чадхаа болж тэ. Дүүнэр ингээд хажууд байнга тоглож идэг байсан бол одоо нэг өөрөө туцаалд суудаг болсон байна тэ. Тэнгүүд ингээд ялчгүй хүний амьдрал ингээд явах тусмаа ингээд бид нар ингээд өсөөсөөгөө биенээсээ холддог юм байна. Хэдий гэр бүл байсан ч гэсэн бид нар ингээд холддог юм байна. Зайгаа барьд юм байна. Яг хэдий ингээд дотор гэр бүл гэдэг зүйл нэг хэвээрээ байгаа ч гэсэн ментally ингээд орхон байгаа ч гэсэн ингээд physically орхон байж чаддаг юм боломжгүй гэдэг. Энэ нь бол хараал хийсэн том хүний амьдрал гэдэг юм те. Энэ зүйлс нь байд юм байна. Тэгээд тэг ямар нэгэн юм одоо ингээд угаас боломжтой болохоор ярьсан л яг ирчүүд яхад тэр нэг нь өнгөрөхөд хурмуулахад би яг үнд ирэхийг хүсэхгүй байна. Сая нэг удаа орчуулганд явж үзсэн. Тийш бол дахиж үнэхээр очив. Тим зүйлээ дахиж хиймээргүй санагдсан. Тим зүйл дээр биеэр очимааргүй санагдсан. Үнэхээр хэцүү байсан. Тэрнээс бас recovery гэж бас нэлээд удлаа юм дэ. Тэгээд тийм байхгүй. Тэгээд юу гэдэг хэдий ингээд гэр бүл ч гэсэн ингээд холдд юм байна. Ярих тоон зүрд юм байна. Хамт байх цаг хугацаа ч юм уу. Тэгээд ялч үн адилхан ингээд том болсон. Хэдий яг ингээд тэдрээ бид нар хэцтэл хүүхдч гэсэн ингээд санал зөрөлдөх зүйлс байд юм байна те. Ингээд талбаргүй зүйлс нэх байд юм байна. Гэдгийг ойлгож авсан. Тэгээд миний хувьд сүүлийн үед анзаарч байгаа өөр төр анзаарсан нэг юм нь юу гэхээр би амар ч байжгүй юм төвчээртэй болж гисэн гэх юм уу. Тэгээд баргийн юмыг зааз зэг хайдаг болсон. Өнгөрөөдөг болчихсон юу гэдэг. I don't give a fuck боддог болчихсон байсан. Сүүлд намайг нэг хүн болзонд орсон. Би үгүй гэсэн. Би одоо хийнтэй хүний юг татаа саналыг хүлээж авдаггүй нас. Тэгээд дахиж жоо харамсаж байгаа зүйлс нь гой хүмүүстэй уулзч чадсангүй. Гэтэ уулзсан хүмүүстэй бол уулзсандаа бол маш баярлж байгаа, талархаж байгаа. Гэрийнхэнтэйгээ жоохон цагийг хамт өнгөрүүлээгүүдээ жоохон харамсаж байгаа юм уу та. Яа тэгвэл би чинь гэртээ орж ирэл өрөөндөө ороод хөвчж байгаа, хаалгаагаал хөвчж байгаа те. Тэгээ тэрэн дээр жоохон харамсалтай. Гэхдээ яг уу I know it's so emotional as fuck. Яг 30 минут ирчихлаа. 29 минут ирсэн байна. Тэгэхээр 19 минут ярих хугацаа байна. Тэгээд яг уу хүмүүсийн хэлж байгаа юм биесэн бодорой гэж хэлж байгаа тий. Ингээд амар хүлээлт ингээл амар урт чатууд ирэл тий ингээл эсвэл ингээл хэлж мэлэл тэгмүүд fuck. Гэтэ яг уу тэрэн дээр ингээд яг би ингээд өмнө нь 5 жил Оросд амьдсан учраас бас 5 жилийн туршлага гэж нэг юм байна шүү дээ. Анх удаага явах гэж байгаа биш болохоор бас харцангуй гайг болов. Гэхдээ очоод бас хөлөө олтлоо ч юм уу те нэг өчрөө олтлоо нэг сар 2 сар төвд ингээд амтан болох байх амьсгаа болох байх. Тэгээ яг
надад яг үндэ миний виз чинь 4 сарын эхний цагт гарсан баха. Тэгээд аюутай 3 сарын дотор гарч авах боломжтой байгаа шүү дээ. Хэлээр гарч болно. Тэгээ яг манай гэр хэлжсэн, ялангуяа ээж хэлжсэн болохоор чи 6 сар хүртэл ажиллаад дуусгаж байгаа амралтын мөнгө бүтээ аваад 5 сарын цалин аваад энэ төр тэгээд ажиллаад дуусгачаад нэг үсэг жилээ дуусгаж яваа гэж хэлсэн л дээ. Гэхдээ дахиад нэг сарыг би ингэж өрмээргүй санагдсан. Яг хэрвээ цар болсон бол би ингээд миний хувьд гарах хийж болох хамгийн хэрэгтэй зүйл нь юу гэхээр подкаст эпизод бол бичих байсан баг, хүмүүстэй уулзаал ингээл явах байсан баг. Тэрээс өөр надад ингээд өөр яг үр бүтээлтэй хийх зүйлээ үнд байхгүй. Яг хүмүүстэй ажиллагаандаа нэг хэд удаа уух байх. Тэгэл өөр яг үнд тийм байхгүй. Дахиад нэг цагаа өрөх гээд энд зовж ийснаас энд ингээд цагаа уужснаас тэнд очиод ингээд хөлөө олох гээд бүтчээд явжсэн дээр болгож би бодсон байхгүй. Тэгээд зуны Улаанбаатарыг, зуны Монголыг үзэж чадсангүй. Тэр нь жоо харамсалтай. Би тэрэлж явж үзсангүй, хараал хэвтэйсэн. Sky Resort үзсангүй. Тэгээд өөр чинь хийж үзээгүй зүйлсэндээ гоо яг үндэ. Хөдөөж очиж амарч чадсангүй яг үндэ. Би чинь бас юу яасан шүү дээ яг үндэ. Энэ нөхөндөө гэж хэлэхэд CU гэдэг газар бас 5-6 сар ажилласан. Боддоо яа зүгээр энэ ингээ амар юу зэ онлын үед боломжгүй байхгүй. Тэрний юу гэхээр ингээд эгоны үед боломжгүй гэх юм. Баргийн үний үед яа тэгвэл би ингээд 5 жил Оросд зовоод хүч хөдөлмөрөөр өдөр шөнөгүй ажиллаад сураад 5 жил ингээд шөнө ажиллаад өглөө нь хичээлд яваад өдөр нь практик хийгээд ингээд даалгавраа гэж арай гэж зовж ирж диплом авч ирчээд нэг амирлаг сургуульд ороод багшлал эхэлсэн чинь цалин ханаач өрөхгүй хамтал нь тийм их өдөрлгүүд нь бүр тийм хэнтэй. Тэгэл яг ингээд мөнгө хураа хуримтлуулъя гэсэн чи болдгоо. Нэг ажил хийгээд болдгоо те. Тэнгүүд авахгүй дахиад нэг ажил хийгээд бүр CU худалдаж хийгээд зогсож байгаа шиг. Ингээд ичмээр байхгүй юм үндэ. Хэлхээс ичмээр байхгүй. Надын оронд нэр өөр хүн байсан бол яг CU-д ажиллах нь тийм юу биш л те. Тэг зүйлүүдийг муухай зүйл ичмээр зүйл биш ч гэсэн би ямар оюутан байгаа шүү дээ. Тэг үгүй уучлаа. Би ямар оюутан байгаа шүү дээ. Эсвэл ажил олдохгүй, ажилгүй төрлөхгүй өдөр хоногийн хоол яа гэж байгаа юм байгаа шүү дээ. Тэр амар гонхтойхгүй. Энэ дээр шүү дээ би яг юу буутах вэ гэхээр татврын систем, Монголын төлөвлөрийн нийгэм, улс төр эдрийг буутгах болно. Буутахгүйсэн ч болно. Заавал бусдаас алдаа хайх шаардлага байхгүй. Гэтэл ийм залуу боловсон хүчин ирсүүд байхад тэр боловсон хүчин бүр ингээ үйлчлэгээний худалдаж чих хүртэл ингээ доош орж ирэх юм уу? Нэг ёсноо. За яг би ч гомбруулж магадгүй, жоохон гомдолтой ярьж магадгүй. Гомдолтой сонсогч магадгүй. Гэхдээ ерөөхдөө бол тийм байхгүй. Авч байгаа цалин би ингээ түрээс мөнгө төлөхгүй тэ ихэнхдээ өөртөө мөнгө өрч ин хоолнд тусных мөнгө өрөхгүй. Тэнгүүд ингээ мөнгө ингээ цалин өрөхгүй байхаар бүр ингээ шаашаа гэж бодчихдаг юм дээ. Тэгээ ингээд мөнгө хөрөнгөлөж чадахгүй зээлэнд орно. Тэгээ одоо ингээд гадагшаа виз төлөх юм хийг болно те. Тэгээ нэ тэргээд эвэндээ бүр ингээд what the fuck is you know it's ингээд онлын үед боломжгүй зүйл. Гэхдээ тэгэл болоод өнгөрсөн зүйл. Тэгээд нөгөө нэг хэрвээ санаж байвал ингээд хоногийн 18 цаг ажиллаж байгаа гэдэг чинь тийм байхгүй. Үлэн сургагчд босна 8 гэж ажил дээр очино. Өдөр 2 хүртэл ажиллаад ярамгаас 19 хүртэл 90 цаг түүжүүлэлт хараал гэдэг. Нэг өнгөрөөл би сургуулиас гардаг байсан. Тэгээд 3:30-аас CV-гээ ажил эхэлнэ. Тэгээд 3:30-аас 12 хүртэл би ажилладаг байсан. Тэгээд 12-оос 6 хүртэл унтаад ингээд сэрээсээ. Би 7-6 өдөр тэгж ажилладаг байсан. 24 оны 100 7 сар 8 сард би яг тэгж ажилласан. Бишээ. 7-8 сард би өдөр болгон ээлжинд гардаг ажилладаг байсан. Өдөр 3:30-аас гарлаа, шөнө 12 гэж орлоо, унтлаас сэрлээ, өдөр болцсон байдаг. Дахиад ингэ явдаг. Би 7-6 өдөр тэгж явсан. Тэгээ ажил эхэлсэн. Тэгэхэд миний бие бол үнэхээр амар ядарсан. Үнэхээр амар ядарсан. Одоо хүртэл тэр ядралт нь гараагүй байгаа юм үндэ.
Одоо хүртэл миний биеэр ингээд юм гарах нь амар амархан ингээд туурж муурн тэ ингээд байрс юунд амар ингээд хашлтгүй хашлттай болж болол амар ингээд физикли амар ядарсан. Тэгээд заа гэд ихэд бол барьсан. Тийм байна. Тэгээд яг одоо ингээд би 48 минутанд бариад ирээд байна л да. Тэгээд зарим зүйлсийг ялч мартна. Би амар л детальны зүйлсийг ярьсангүй. Гэхдээ Монголоос залуус зүгтж байна гэж яриад. Яг одоо яг тэдний нэг нь би бас таарч л баг шүү. Гэхдээ яг би одоо үгдээ өөрийнхөө төлөө зүгтж байна яг үнэлээ. Одоо яг ингээд манай ээж ч юм уу ах шнийг бол өнгөрцөн ч юм уу те. Бидрээс дэш үеих бол ингээд ерхэд бол ингээд эндээ ингээд одоо мухаар л дууссан шүү дээ. Тэ? Би яг тэдний нэг байхыг хүсэхгүй байна яг үнэ хэрэглээ. Би ингээд одоо яг ингээд Монголд үргэлжлүүлж амьдраад яах юм бодъё л доо. За яг мастераас сурлаа заяа. Тэгэл бүрсрэл нэг мобист ч юм уу мост нэг лекц уншдаг багш л болно. 90 минутын лекц уншдаг багш болно. Тэгээ яхаа нэг хүнтэй танилцаад эхний нөхөр боллоо. 20 жилээр 15 жилээр хипотек хэмжээл авлаа. Эсвэл нөгөө лаг хүмүүсийн ярьдгаар нөгөө төгөө мөгөгийн ярьдгаар ингээд нэг e-commerce ямаас яасан бизнес хийгээд ингээд хүмүүсийн мөнгө шулаад амьдрах юм уу тий? Эсвэл YouTube хийх юм уу яах юм? Монетайз хийх юм уу яах юм? Инфлюенсер болох юм уу яах юм? Нэг тийм л хийдгэн сонголттой шүү дээ. Яг эсвэл би ингээд тэгээ зөвхөн нэг талаас нь хадаа болохоор хэцүү баг. Эсвэл ингээд нэг өөр ингэсэн брэнд үүсгээд ингээд явах юм уу? Яг би тийм одоо очиж байгаа цагтаа нэг очиж нэг жаргах гэдэг юм шилээ. Би очиж шал угаагаал эхлэн тэрийг бинт чинь би ингээд худалдагч игээл эхлэн, бариста игээл эхлэн тий. Хүмүүсийн заваас 0 угаагаал эхэлчих юм бол хэмэтгэн тий. Гэтэ ядаж л би одоо дурандаа яаж байгаа юм уу? Энд бол би ингээд хүчээр авах гэдэг байгаа байхгүй. Тэрэн төлөө гол ялгаа байгаа юм болов. Тэ. Тийм л энэ хөлтүүдээ. Тэгээд ямар ч сан 4 сард би ч нэг дугаар оруулсан юм ба шүү дээ. Тэгээд одоо ингээд 5 сард нэг дугаар оруулж байна. Тэгээд 6 сард дахиад нэг дугаар оруулах юм бол одоо яах юм бол 6 сарын юуг ячаад эпизодуудыг оруулчаад season 2 эпизодуудыг оруулчаад хэдэн минут надад үлдэх нь. Тэрэн дээр би ярэ. Тэгээд зүгээр л Монголдоо ирээд гоё амьдрэх юм бол яг мэдээж тэр хүнээс л хамаар. Би бас нэг амар хичээсэн ч хүн болов хичээсэн ч юм бол мэдэхгүй л юм. Гэхдээ үнэхээр амьдрахыг хүсэж байгаа бол хүн амьдрч чадах л хааж амьдрч чадах ба. Гэтэ Монголд бол ихтэй яг үүндээ одоо энэ би одоо ингээл маргааш яваал юу яа. Евро солиулна. Тэнгүүд тэгэл 1 евро чинь 4000 төгрөг. Юу гэсэн ч юм. Нэг төгрөг чинь юу лээ? Тийм. 1 евро чинь 4000 төгрөг. Тэнгүүд ингээл 1 сая төгрөг солиулах чи 250 евро, 250 евроор очиод 1 сарын төлөөс юм өгч болохгүй байхгүй. Тэгэхээр ингээд одоо би ингээд 3 сая төгрөгийн зээл авдаг байлаа гэхэд 3 сая төгрөгөөр ганц би хүн яг амьдрахад боломжтой юм тий. Хэцүү байхгүй Монголд. Тэгээд би нэг амар тийм улс төр нийгэм гэж одоо бас ярих хэцүү ярихгүй байх хэцүү хүндээ. Тэгэхээр даатгал бол үнэхээр харамсмаар биш даатгал юм. Шимтгэл татвар энэ бол үнэхээр арай авдаг. Одоо ингээд подкастыг явж байгаа ч гэсэн хүнд ингээд хуваар ингээд заачаар хуваар ингээд бизнес хийж байгаа ч юм уу фрилансер хүмүүс ингээд хэлдэг. Дуртай юм хийж байгаа ч гэсэн дуртай юм гээд мөнгө олж байгаа ч гэсэн тэр нь ингээд хүрэлцэхгүй байна, чадахгүй байна гэж зөндөө хэлдэг.
Тэгээд үнэхээр ингээ харамсмаар. Тэгээ яг би нэг визныга загталтан дээр бол ингэж бичсэн. Би ч бас бичгтэй гайгүй шүү дээ. Тэгээд манай визтэй газар их үчиж өстө. Тэгэхээр сайн бичсэн байна. Засвар нэх орохгүй мэн гэж хэлжсэн. Тэгээд тэрэн дээр яг зөндөө олон бичсэн л да. Би 2 3 удаа шохон бичсэн. Тэрэн дээр миний хэлснийг юм болохоор Монголын боловсролын салбарт ямар ч тийм дата нөөц их усвс сурвалж гэдэг ах юм үүндээ алхаа энгийн ебэс ч бай тусгай ебэс ч бай ямар ч тийм үндсэн мэдээллийн их усвэр гэж зүйл алгаа энэ зүйлийг хэн нэг нь хийх ёстой тэгээд гэж бичсэн. Тэгээд яг би гэж бичээгүй ч гэсэн үүд бол тэр зүйлсийг хиймээр байна гэж бичсэн мэт нэг. Монголд яг үндэ ийм тусгай хэрэгцээний чиглэлээр ингээд ажиллаж байгаа хүмүүс ихэнх нь зөв мөнгө гарцсан байгаа л үнэхээр гомдмоор ингээд өөр өдөл интермэчлүүлээ тиймэр тэгсэн байхгүй. Тэгээд бас арайч ингэж болохгүй шүү дээ гэж бодож байсан. Тэгээд тэгээд ажиллаар ч гэсэн миний хаймд гэж олон хүн дэлээгүй зөөхий дүү мэдчихсэн. Тэр хүмүүс маань бүгдээрээ сайн яваарай гэлтэй дэжгүй салхаас хийсэн. Удирдлагуудаас бусдтай нэг шүү. Латет юм л бол тэр удирдлагууд юм бол. Тэгээд тийм байна. Тийм яг ерөөхдөө аханд нь хэлжсэн эхэндээ хэлжсэн шиг хэлж байсан шигчлэн Монгол улс гоё жил бол 175 80% нь бол гоё байлаа. Урсамжтай байлаа. Гэрэнтэй хамт байх гоё байлаа. Олон гоё хүмүүстэй подкастын эпизод бичнэ гэж уулзсандаа маш их баяртай байна. Бичиж чадаагүй хүмүүс нь яг тэгээд дараа нь тэгээд болно шүү дээ. Амилаа бол. Тэгээд би тэгж байгаа нэг заваараа season 2 behind the stage гэдэг хийн гэж өмнө нэрхтээ хэллүү яалаа. Тэгээд тэрийг ингээд дуусгаж жагаад хийх юм уу? Эсвэл дундуур нь хийх юм уу? Тэгээд яг болох бах. Тийм ээ. Тэгээд нэг цаг нь баригдаж байгаа юм ч гэдэг яг тэ. Гэсээс дуусахгүй бол. Тийм ээ. Тэгээд ямар ч байсан хэрвээ та Монгол ирэх байгаа бол зүгээр гоё 102 сар л гоё байх гэж дээрээ. Тэгээд наад чиг одоо би бас өөрийгөө бууж өгсөн гэж хэлэхгүй байх гэсэн үг. Гэхдээ явж хүн бол энэ бол өөрийнхөө төлөө амьдрын шүү дээ. Тэ ганц би байгаа дээрээ ч вэ гэр бүлтэй болвол гэр бүлийнхэн төлөө явах. Одоо л би л ганц би байгаа учраас яг өөрийнхөө төлөө өөрийгөө хөгжүүлье. Өөрийнхөө илүү дараагийн түвшинд survive хийх эсвэл одоо юу гэдэг юм failed ч үзье ч юм уу те ингэж бодож байна. Тэг яг хоо заримдаа ингээд өчтөр гаргасан шийдвэрүүдийг харахаар ингээд амар хүүхдийн ч юм уу те тийм шиг санагддаг. Тэрнтэй адилхан одоо яг ингээд явах байгаа шийдвэр маань бас эргээд харахад буруу аж болох ч гэсэн одоогийн надад бол зөв гэж бодож байна. Тэгээд тийм болохоор нэг харамссан юм болоо. Халаал байна. Да гэж бодох юм наа ёо. Яжт манай том нэг хүмүүс яриад болох миний ингээд анхаарал гой төлөж чадахгүй байна. Энэ хүмүүсийг хүлээх хэрэг би бүшүүний 3 4 хүрэх гээд байгаа болгоо. I can do that shit. I can't wait, so тиймэн тэгээд ямар ч сан season 2-ын дугааруудыг гой сонсоод яваарай, гой шеэрлээрээ, гой нэгэндээ хүргээрээ. Одоо угаас амар гой хүмүүс аа өмнөх орсон хүмүүс гой ер нь бол явн чангарна гэдэг шиг заяа эпизод бол гоё байна заяа яамлаа. Тэгээд энэ хүртэл сонссон та нартай баярлалаа. Өрн цаг ирж байна. Найзтайгаа гэрийнхэнтэй гоё цагийг гоё өнгөрүүлээрэй. Хамт байгаарай. Гоё газруудаар аялаа те. Гоё байгаарай гэж хэлье. Тэгээд усаа угаарай. Наны цаа сайн түрхээр D витаминаа сайн угаарай гэж хэлмээр байна. Тэгээд баярлалаа. Peace out.